아웃도 넣으셔라. Энэ замаар явж байгаа тийм үү? Олон автомашинууд яагаад мөргөлдөхгүй байна вэ гэсэн асуулт. За бүгдээрээ нэг 30 секундын дотор хооронд байх уу? Ярилцаад яагаад автомашин ийм олон замаар явж байгаа мөргөлдөхгүй байна вэ? Замын орсгол гэж. За өөр өөртөө урсгалаар өөр дөрвөн байж байгаа. Өөр нэмж хүн байна. Бүгд. Ямар нэгэн хөгжил үүсэхгүй маш олон замтай очиж тийм ямар нэгэн хамгийн гол нэг цаанаар маш олон машин явж чадах тийм нэг олон юм нэг ийм газар хайгуу олон машины зам олон юм урсгалтай гэсэн үг тийм нэг зам дээр маш олон урсгалтай байгаа учраас за ингэж ярьж. За тэгвэл одоо дараагийн асуулт нь энэ олон автомашин сүлжилсэн замыг хүний ямар эрхтэнтэй ажиглаж болох вэ? Асуулт өөр. Цусны эргэлтийн эрхтэн өөр. Ариг астаа зөвлөж болно ч тийм. Тийм. Тэгвэл өнөөдөр энэ ижидийг маань сэдвэр болохоор доонор болцгоё. За тэгэхээр бүгдээ анхаарал тавиад ижидийг хэлбэл байж байна. 11-р сарын 10 доонор болцгоё. Тэгвэл доонор гэж юу юм бэ хөөе? Доонор гэж юу юм бэ? Тэгэхээр доонор болцгоё гэдэг зорилгыг дээрээс энэ хичээл өнөөдөр хичээлээр тавьчихгүй. Тэгээд хамгийн сүүлд нь бүгдээр хичээлээ үзээд дуусгаад доонор хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэдэг асуултанд бүрэн өгсөн байна. За дараач цусны эргэлтийн тогтолцоог зөв харуулцуулаач. За тэгэхээр та бүхний ширээдээ бүх шүтгийн тоогоор энэ зураг юм байж. За тийм аа. За цусны эргэлтийн тогтолцоог зөв харуулцуулаач. Өрхний таслааны зургууд энэ дээгүүр таслаатай, нийгмийн таслаатай, нийгмийн таслаатай тий. За өрхний таслаануудаас юм шүү дээ тийм ээ. Загас хоёр гэх юм. Загас хоёр гэх юм. Шууд наад цаасан дээр хоёр доош энэ цаасан дээр үсгээр өөрчлөлт зураад авчих. Тэгээд дараа нь
Тэгэхээр 하나밖에 숨었어. 민두. 나도 벗고, 나도 벗고. 아니, 어이, 뭐로? 나 목대려 어떻게 돼? 나 이리 박아서 있고. 나. 네, 그래. Хангаа болохоор вэ тэгээд зас нь болохоор тэгээд дэлхийн B. 그렇죠. 한가 болохоор B. 장수 болохоор A. дэлхий болохоор B. За энэ гурван ингээ даа B гэж болсон байна. Үлднийг нь хасалгаа. Яг тэгвэл A 2 тасалгаатай, B 3 тасалгаатай, B 4 тасалгаатай байх тийм үү? Гэр яг гоо. Нэрийн үлдний яг гоо. Тасалгааны түүхэн уус хөгжлөөр нь бид яг гоо. Цэцэн баа тийм нэгээс. За. За тэгээд саяныхаа даатгыг алдаагүй зөв хийсэн хүмүүстээ баяр нэгээд за алдсан болвол алдаа нь засаад аваарай. За дараагийн. За дараах зунгийг ажиглаад цусны их ба бага хэлбэрийг тайлбар. За мөн нэг тань. За энэ аппаратыг бүгдээр ажиглая. За энд яг зүрх маань хөдөлж тэ цус иргэж чинь. За тэгээд ирлүүдийг нь сайн хараад. За энэ зургууд. За тэгээд энэ хийж байгаа даатгууд нь бүгд болон үлцээтэй байгаа учраас хийсэн даатгууд яг өөрөөсөө өвдөлтөө маш яг үдээд аваарай. За юу. За одоо энийг цусны их баг юм биш. Ирэлтэй тайлбар. Не багтос, никогда то пара то. А. Пора княз. Я, 왔습니다. 자, 딱 눈을 떴어, 진짜. Бидний их хэлбэр нь болохоор зүрх ба биеийн хооронд явагддаг байгаа. Тэгээ артериэс цаар артерийн цус, венийн цусаар венийн цус үүдэг. Зүүн ховдлоос гаш баруун ховдолд очдог. Цусны их бага эргэлт нь болохоор зүрх ба уушгийн хооронд явагддаг байгаа. Тэгээд юу артерийн ба венийн цусаар явагдана. Венийн цус нь артерийн цусаар явагддаг. Маш сайн. Найд зөв үү дээ. Тэгэхээр энэ тийм үү. За зүрхний маань дөрвөн баруун юу хосгоор баруун ховдол зүүн хосгоор зүүн ховдол. За ингээд явах. Та хэлсэн дээр баг эргэлт бол уушиг зүрх хоёрын хооронд явагдана. Харин их эргэлт нь болохоор ингээд хийдийс одоо эндээс улаан гэрэл яг хийдийсэд очиод яг чит төрөгчийг нэг өгөөд нүсчийг аваад ногоон болоод ингээд дэвчин тийм ээ. За ингэж яг цусны эргэлт маань даалгавраа би саяны даалгаврыг тийм үү яг өөрийгөө үнэлнэ. Би энэ даалгаврыг би үнэхээр үүсгэж чадсан шүү гэж чадсан гэж бодож байгаа хүүхдүүд нь эндээс нэг донорын эмблемийг ингэртэй хадна. За би энэ даалгаврыг дутуу хийсэн шүү. Аль эсвэл тийм надад алдаа байсан гэж бодож байгаа хүүхдүүд нь алдаагаа гасаж яваад тэмдэг юу байна.
Нэг даалгавар гүйцэтгэж нэг донорын имлэг яг ингэхдээ зүг. Яг хамгийн хин модон донорын имлэг зүг. Хараа энийг хүүхдийн цэцгэрээс татаад ингээд болоо. Энэ ардын цагаан цаасын хуучаа. Цагаан цаасын хууч. Энэ ардын цагаан цаасын ингэж хэлбэл хэцүү нөө тийм үү? За тэрийг буудаад за дараагийн. За цэцгийн дүрс билмэтүүд. Тусан дагуулдаг нүмер агуулсан гэмүүлээд юм. За тэр яг мэдээллийг уншаад ийм та бүхний мэдээллийн хүснэг дээд мэдээллийг уншаад хүснэгтийг мэдүүлсэн энэ даалгавар юм. Тийм надад бичиж. Энэ бүхнийг гэж. Саяны хоёрын өөрсдөө тайлбарлсан болгонууд өөрсдөө хадгалдаг. Андаа өөрсдөө зүйлийг шүлээ хичээл дуусгаад наад материалуудаа бүгднийг яг харцраад итгэлээ нааж авах. За одоо мэдээлэл авах. За удаа Тайсан өчигдөр шүүмжлэгчдийн ишийн бодисыг зөөгдөх үүрэгтэй бөгөөд амьдрал хугацаанд 3-аас 4 сар ба цуснд байх хэмжээ 1 мм-гүй 5 сая байх ба ясны хэмжээ удааж өнгөн төлчдөө гэсэн мэдээлэл. Айн мэдээлэл юм шиг. Тэгээд яаж юм? Давсаа нүрийг энэ таасн дээр хийж яваад очих. Энэ тийм надад үүрэг зүйн хэмжээ амьдрал хугацаа бичиж таасан гэсэн ийм текстийг шалгах тийм. За цаг жахан бага.
За босроо. За 1 2 3. За тань яах вэ? Тайлбарлах. За тийм үү. Эцэг камны хараа. За Улаас үүргэн хүчил төрөгч нүүрс хүчлийн шин бодис дамжуулах. Тэгээд цуснд байх хэмжээ 1 мм куб. Тэгээд 5 сая. Амьдрах хугацаа нь 3-4 сар. Төлжих газар нь ясны хэмт эдийн улаан чөмгөн. тийм үү? Мөн. За дараагийн Цагаас үүргэн эсрэг бие үүсгэх, ян зайлгах, цус бүлгэнүүлэх үүрэгтэй. Цуснд байх хэмжээ 1 мм куб 4500-аас 10500. Амьдрах хугацаа нь 2-4 хоног. Төлжих газар нь тунгалахын зангилаа илүү улаан чөмгөн. Тэгээд ялцсан нь болохоор эсрэг цус бүлгэнүүлэх үүрэгтэй 1 мм куб цуснд байх хэмжээ тэгээд 150-аас 400. Амьдрах хугацаа нь 8-аас 12 хоног. Төлжих газар нь ясны хэмт эдийн улаан чөмгөн. За маш сайн. Зөв хөлтүүдээ. За дараагийн. Тэгээд цусны бүлэг, цусны бүлэг үүсчихлээ. Тэгээд цусны бүлгийг тодорхойлж А, Б, О гэсэн 3 төрлийн яг ген. Энэ генийн дагуу 1-р бүлгийн цэсийг О, 2-р бүлгийн цэсийг А гэж тэмдэглэв. Энэ тэмдэглэлийг бичээд авчирав. За одоо бид нар яах вэ гэхээр цусны бүлгийн тэмдэглэлийг бичиж авчаад дараа цусны бүлэг тодорхойлох гэсэн дадлага ашиглая. Цусны бүлэг тодорхойлох дадлага ашиглая. За тэгэхээр эхлээд дээрээ дадлага ажлынхаа заавархаа хэлцэж байна. Дутуу бүрэлдэхүүнээс аваад дутуу аваад авчнаа. Осоо тэгээд авсан. За цусны бүлгийг тодорхойлох аюулгүй ажиллагааны дүрм. Нэг удаагийн бэлгийн үндэссэн байна. Тийм ээ. Хоёрдугаар нь цусны дээжээс асгалгүй болгоомжтоос оруулж авах. Гуравдугаар нь цустай харьцаж байгаа учраас ил гарсан шат сөрөндөө хөхгүй байна. Тэгээд энэ цусны бэлтцийг эрүүл мэндийн лабораториос ингээд аваад ирсэн байна. Тэгэхээр энэ цусны бүлэг тодорхойлох цустай ажиллахдаа лабораторийн бус нөхцөлд ажиллаж болдгоо учраас энэ цусны бүлгийг цусны дээж авах бэлтгэлүүдийг ингээд цусгаадаа савн хийгээд аваад ирсэн байна. За тэгээд одоо энэ бэлтгэлээс бүгдээрээ соруулж авах юм тийм ээ. За танаа энэ шиг бэлтгэлээ аваад яваа. За бүгдээрээ бэлтгийг өмсчихэд байна. За бүгдээрээ бэлтгийг. За тэгээд дээшнийхээ тагийг онгоолгоод ингээд хатаад авчих. За ингэж онгоолгоод энэ цуснаас яг соруулаад авах пипитгэр. Пипитэн дээр ингэж чимхэд гараа авах цус ингээд ороод пипит гэж байгаа. Тэнгүүт нь энэ бэлтгэснийхээ хоёр нүдэн дээр нэг туслыг хий. Нэг. За ингээд буцаагаад яваа. Буцаад ингэж. За энэ дээр авчих ингэж явчихлаа. За нэг туслыг за сайн байна. За нэг л хоёр нүд байх болно. За тэгээ буцаагаад пипитгээд юу руугаа хийчих. Тэгээд ийш хараач. Осноо. За наасаас пипитгэрээс орё. За тэгээ буцаагаад тагцаад тийш хийчих. За сайн. Хоёр таа. За одоо энэ АБ антиген гэдэг энэ цусны бүлэг тодорхойлох гэх тусгай бодисоо байна. Тэгээд
За аль нэг бэлтгэцийг ээдтэй цусны бэлтгэсэн дээр бодис тус бүрээс 2 тусдыг гинэ. За бодис тус бүрээс 2 тэгэхээр бие. За тийм шарууд яг бие. За энийг цааш хийчихэд үгүй анчилсаа 2 туслыг хийлээ. За ингээд яг асгал бүгээр ээдсэн аюу яг болгоомжтой хэлбэл данаас олыг нөгөө бичилгээ тавьчих. Хоёр. Гүү зүгээр эргүүлээ. Энэ маш ховор бодис учраас гээд олдсон их та энэ буруу болчихлоо. Энэ дахиад танаа юм цус чинь Тэр улаан. биш. Тэр өөр газар толхон гэх юм чи. Цанда. Ингээд зөөл ингээд тунаа. За одоо тэндээ эргүүлэх тэг айгүй тэр ажиллагаанууд нь хараад эндээс цэнхэрээс тусаад. Одоо шараад эндээс шарн ээдэг юм. За тэр одоо яг болцоо тусаад чааруулж байна. За бид нар ингэ одоо цааш нь гэж жаа. За одоо ингэж бид нэр яг тусаа ээд. За одоо энэ нэг үс тийм. Энэ ээд тийм. Анахад. За энэ хөх яг энэ би энэ хөхөн ээдэл шар нь яг ээд энэ хоёлын ээдсэн мэй тий хоёлын ээдсэн. Энэ шүү дээ. Яг биш. Энэ шүү дээ. Энэ хоёр чинь нэг болсон. За одоо юу байна? Энийг нь ээдэг шүү дээ. За одоо ингэж яг ээдсэн их маань ингэ сайн юм шиг яг ингэ хараад юм тийм. За гэсэн дэш. За одоо уншнаа бүгд. За шар үгтэй энэ буюу бэ тэгээд ээдэж зинхэр нь яг ээдэхгүй байвал буюу хоёрдугаар үгтэй тийм. За тэгээд дараа нь яг зинхэр буюу гэдгийг ээдэж шар буюу бэ гэдгийг ээдэхгүй байвал гуравдугаар үг юм да. За хоёр уус нь хоёулаа ээдэхгүй байвал нэгдүгээр хоёулаа ээдэж байвал дөрөвдүгээр. За одоо та уршилтынхаа үгдийг бичнэ. Манайх тийм ээ. Юм зэрэг бичсэн. Танах одоо эдгээр үг сонсно. За аль нь юм бэ? Зинхэр ээдээ шарамтын ээдээ. Тэр эдгээр үг юм. Гурван юм сан.
Манай судалгаанд орсон Чирочер гэдэг хүний цус маань дүгнэлт хийж үзэхэд цусан дээр нь цэнхэр өнгөтэй интегрейт хийхэд цус нь ээдсэн. Харин шар өнгөтэй буюу Б интегрейт хийхэд цус нь ээдээгүй уйсан байна. Энэ нь болохоор 3 дугаар бүлгийн цустай үнэ шинж байгаа. Мөн үү? Танах манай багт судалгаанд орсон энэ Хүлбаатар гэдэг хүний болохоор цэнхэр нь интегрейт шар өнгөтэй цэнхэр интегрейт нөлөөлөлөөр ээдсэн тэгээд шар өнгөтэй нөлөөлөлөөр ээдээгүй. Тийм учраас 3 дугаар бүлгийн цустай гэж бид манай цус болохоор одгүй гэдэг хүний цус цэгэр өнгийн бодис буюу А интегрейт хийхэд цус ээдсэн, харин шар өнгийн бодис буюу Б интегрейт хийхэд ээдэг. Тийм учраас 3 дугаар бүлгийн цус. Шар өнгөтэй буюу Б интегрейт хийдэг учраас 3 дугаар бүлгийн цус. Мөн гэдэг юм байна. 그 무게를 오는 거죠. 나국방은 그냥 월권 비슷하게. 나가 인 다들 그때 이신 돌아가 나베이드는데 잘 돼. 약간 사실 어디다 야, 나 지금 어떤 주스님 물질 갖다 봐 다. 진짜 어때요? 집 무게를 맞춰봤어. 집 무게를 나 집 무게를 맞춰봤다. P 보이고 이쪽이 이제 P가 이쪽에 이게 나에게 약간 이쪽은 이걸 비슷하다. 약간 예진 얼굴을 비슷하다. 대인 기록에서 딱 그때 주스님 무게는 야물 와서 이렇게 자 따라잡고 근데 스킨 자 긴 스킨 생긴 것을 다들 미국을 어떤 기준들이 별도로 어떤 기준들이 기준치는 줄이 있다. 정말 이냐고 맞지만 바운다고 그래서 제일 미국을 보는 스타일인데 스포츠들이냐고 얼굴을 보는 스타일. 나도 어떤 비슷한 맞더라고요. 나 그때 한국에 이게 뭐였어? 나 얼굴을 비슷해 예전 얼굴을 비슷해 this ник 얼굴 누구를 비슷해 맞다고요. За тэгэхээр ялыг аль нь таах вэ?
За яаж чадах вэ? Нэг төр бодлого. Ааха хамгийн Төр их. бодлого чинь боломжгүй шүү дээ. Ээж нь 2, аав нь 3 дугаар хүмүүстэй. За боломжгүй гэж. Нийлэхээр ээждэг. За. За. Яаж чадах вэ? За. Өөр. Одоо энэ нэг бүр 2 дугаар үеийн цэс ингэж тийм. Энэ ингэж тийм хэлээд байна. 2 дугаар үеийг ингэж 3 дугаар үеийг ингэж тийм хэлээд байна. Тийм. Тэгэхээр болно. Энэ яа. За одоо бүлгийн тавиад. Сайн байна. Багтсан байна шүү дээ. Одоо энэ дүрлэлээ, энэ дүрлэлээ энэ ингээд тус бүрт нь хэд дүр юм гэлээ. Я. Гайдны. За танах яасан. Энэ гэр бүлээс 1 2 3 4 5 боломж байна. За боломжгүй гэж үзсэн юм. Тийм үү? Гайдны боломжгүй. Танах. За боломжтой гэж үзсэн юм. За ямар боломж вэ? За самбар дээр очив. За. Самбар дээр очив. За эдний болохоор боломжтой гэж тайлбарласан юм. Танах болохоор боломжгүй. Танах боломжгүй. Аян боломжтой. За 2 баг нь боломжтой, 2 баг боломжгүй гэсэн юм. За бүгдээ харъя. Дөрөвдүгээр үеийн цус, гуравдугаар үеийн цус, хоёрдугаар үеийн цус, нэгдүгээр үеийн цус. Маш сайн байт юм уу. За тэгэхээр эднийг болохоор 2 дугаар бүгийн цусаа А О гэж аваад 3 дугаар бүгийн цусаа Б О гэж авчихсан байх тийм үү. Тэгэхээр энэ маань А В буюу 4 дугаар бүгийн цус, Б О буюу 3 2 1-р бүгийн цус гэдэг ингээд дөрвөн энэ тусдаа өгдөг дөрвөлээ төрөх боломжтой гэж нэр баталж байна. Тэгэхээр энэ яг боломжтой гэж баталж чадсан 2 багийн хамаар нэгээр яг имплемент хийх юм байна. Эдний хоолой яг харин ажилласан байна. За хүчтэй түүх. Одоо энэ бүгдээрээ тэр яанаа айн хугацааны өрхийн 2 хүчтэн гэж үзүүлээ. Эхний хүчтний шинжилгээг ойроо шийс бүрх ам ихээр хангах зүйлүүд хит ядар гэсэн шинжилгээ. Дараагийн хүчтний толгоо гараа мод нүд чих нүд чих зүг шиг зэрэг шинжилгээтэй байсан. За энэ 2 хүчтэн ямар зэрэг Alex. Амиг тараа. Өөрөөр хэлбэл амиг тангаар
За басна. За. Энэ багийн шиг байна. За. Эхний нас нь бүр тавцны хүчтэй юм байж болно. За, бусны цоосон шүү. 1 2. Тэгээд юу ямар зөвлөгөө өгөх юм гинжээ өгсөн зөвлөгөөг сайн хэрэгжүүлэх юм бол тэгээ бас сайн амруул. За, эднийх болохоор эхний өвчт нь өөр нь өвчтэй гэсэн. За, нэг Ядраа. За, хоёр дахь нь болохоор ядаргаа туссан байгаа. Эхний өвчтний Даралт ихсэх гэж юм тий. Хоёр дахь нь бол даралт ихсэх. За. манайхаас эхнийх нь болохоор бөөрн өдөр, хоёр дахь нь болохоор даралт нь гэсэн. Хоёр дахь өвчтний даралт ихсэн гэж юм дээ. За. Эхнийх нь болохоор чихрийн шижин хүчин гэж биднээс бодож байгаа. Чихрийн шижин хүчин маань болохоор шарсан үрсийн баг идэх хэвээр тэгээд ийм шинж тэмдэг илэрсэн тохиолдолд юу өрхийн юм ч юм уу эсвэл ойроо эмчээр очиж үзүүлэх нь маш зүйтэй гэж биднээс бодож байгаа. Хоёр дахь нь болохоор мэдээж даралт ихсэх хүчин гэж бодож байгаа. Даралт ихсэх хүчинд маань болохоор 50 байх хэрэгтэй шинэ юм. Тэгээд эмчит мөн бас түрүү үзүүлэх хэрэгтэй. За маш сайн байна. Тэгэхээр энийг төвчин бол бүр өвдөх биш. Чихрийн шижин өвчин. Тэгээ хүний ойр ширсэн нүс ам нь ихээ цаагддаг. Ийм учраас чихрийн шижин өөрний өвчнөд маш ихээр яг олж андуурдаг нэ. За тэгээд амжилттай даалгавар өгсөн багийн байгаад. За одоо багийн бүх гишүүд бас эндээс нэг даалгавар авах. Нэг даалгавар авах. Даалгавраа гүйцэтгэж дуусаад өнгөөр нь үүтгэх. Нэг хүн нэгийг л авах. Нэгийг танаас ямар ч юм дуртай өнгөө сонгож аваад. За даалгаврыг гүйцэтгэх хугацаа 1 минут шүү. 1 минут. За, ерөөсөө нэг минут эсвэл даалгавар. За дараа нь даалгаврыг гүйцэтгэж дуусаад өнгөөр нь бүтээх байна. Ногоон өнгийг даалгавар авсан хүүхдүүд яг хоо нэг дор даалгавраа гүйцэтгээд даалгаврынхаа бодлогыг аваад зөвхөн яг хоо цаасаар нь бүтээх. Цаасаараа бүтээх. За энэ ширүүн дээр ингээд тавьж байгаа. Нас. Өөр шаардлагатай тийм дээ. Бодлогоо хуулаад авчих. За. За. Үгүй бүтээц хүүхдүүд нь суулчих. Үгүй бүтээц хүүхдүүд. За, донор. Болоо. За, донор. Бодлоо. За. Дараагийн хаач. Эхлээд. За. Тэгэхээр Надгээр яг оо. Нэгдүгээр гинцтэй өмгөл 1 2 3 4 бүх бүлэгт яг оо. Тусаа өгч болдог байна. Харин
Хоёрдугаар үгийн цус болохоор 2 4-өө 4 дөрөвдөг. Гуравдугаар үгийн цус 3 4-өө 4 дөрөвдөг. Тэгээд дөрөвдугаар үгийн цусууд өөртөө. Тэгэхээр бүх хүмүүсд яг гоо цусаа өгч байгаа бүх хүмүүс донор юм байна гэж бид яг гоо ойлголоо. Тэгээд 80-д эдгээр орсон зурагчдаа баярлалаа. За гэрийн даалгавраар ингэж яваад явна гэдэг юм.